За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 24 дахь удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа хотогт нагарж унаа тойрвсон шатлалт ерөөл оршвэ гэж энэ сайхан ерөөлийг уншицгаая. За намайг эхлэхийн өмнө аврал итгэлээ одоолъя. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хөтгийг хүртэл биедэг мөн өглөг тэргүүдээ үлдсэн байнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлдэг. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хөтгийг хүртэл биедэг мөн өглөг тэргүүдээ үлдсэн байнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлдэг. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хөтгийг хүртэл биедэг мөн өглөг тэргүүдээ үлдсэн байнаараа би амьтны тусад бурхан бүтгүүлдэг. За намайг эхэлцгээе. Чухаг дээд гуравт мөргөмөй таалал нэгүслийн чанартай багш гурван эрдэн эдэм бурхан Тэнгэрийн аршин ерөөл бүгд үлэмжийн ерөөл бүтэх болтугай. Хүм болж төвд төрсөн эргэтэн бүрэн оронд сүсэгтэй тэрчлэн үйлийн хязгаараас буцаагүй өөрийн таван учрал төгсдүгэ. Бурхан заларч номоо айлтсан сургаал оршсон сургаалд ордог. Бусад тухайлж үргэлж нэгүүлсэх бусдын таван учрал төгсдүгэ. Там берд адгуус хийгээд урт наст буруу үзэл бурхнаар хоосон хилгий лаалоо чөлөөгийн 8-аас гитлэх болтугай. Сүсэг хийгээд өглөг ба сонсгой болон сахил бэлэг сонжуур төгөлтөр ичиж мэддэг худагтын 7 эрднийг төгсдүгэ. Дөрвөн тантар 3 аймгийн номлол хилцэлийг илжилсүүлж ирхшээсэн таалал нэгүслийн урсгалан тасардаггүй багш нугуудтай золгох болтугай. Түүний айлцсан ангид тонилхой бодисадва болон арвис баригч тарнын суртгаалыг ямарчлан хүртэж сахилн улам арвижих болтугай. Гигэн хоосонг ялгалгүйд онож үзэгдэл хоосонг хослон орж амгалан хоосон ханцшгүй түүгээр 2 түйтгэрийн авьяас арил тугай. Хүсэл баг ханан мэдэл бодийн дээд сэтгэл төгөлдрөөр буруу амжиргаа бүхнийг төвчээд номын амжиргаагаар амьдрах болтугай. Аль нь архад эцэг ихээ хөнөөж эвтэй хуваргыг хаглан бутаргаж түүнчлэн ажирснаас цус гаргасан завсаргүй таваас гитлэх болтугай. Соврог эвдэж бодисадваг хөнөөн эм архадыг гутаасан бөгөөд суралцагчийг хөнөөн тахилаас сулгайлсан шадар таваас гитлэх болтугай. Улаа хулгай худал хов буруу хурцл ширүүн үг чалчих болон хомхой сэтгэл хорлох сэтгэл буруу үзэл 10 нүглээс гитлэх болтугай. Нэрвэлтгүй халуун машад халуун уйлан ойрлагч ихэд ойрлагч хураан дардаг хар зураас архин амьлагч халуун тамийн 8 орноос гитлэх болтугай. Цэврүүт болон цэврүүн хагарагч шүдэ хавирагч гонгинон гаслагч удвал лянхуа адил хагарагч хүйтэн тамаас гэтлэх болтугай. Ойр орчмын галт нурман хүүр илжирсэн шаварт намаг гатлашгүй мөрөн шалмаагийн уул тэдгээр орноос гэтлэх болтугай. Гадаад түйтгэр дотоод түйтгэртэн идэ унд хоёулын түйтгэртэй дүрлэлтсэн галын хүрдтэн тэргүүтэй бэрдийн орноос гэтлэх болтугай. Гүнд орших тармал оршдог тэнэг хилгий нэгнээ иддэг хөнөөгдөн хэрчигдэн хэрэглэгдэн зодуулдаг адгуусны орноос гэтлэх болтугай. Тэнгэрт шилжин ундаг бөгөөд асуурт тэмцэн самуурдаг хийгээд хүний төрж хөгширч өвдөн үхдэг тэргүүтэй зовлонгийн орноос гэтлэх болтугай. Зөөлөн их шигтийн гайхамшигт бэлэг худагт логишварагийн нэгүүлсэл болон очирванын чадал хүчээр инхчингийн оронд төрөх болтугай. Шари пудрагийн бэлэг бэлгүүн ухаан модгулианы рид хувилгаан хотол баясгагч анаандын сонсхуйгаар инхчингийн оронд төрөх болтугай.
Сарахагийн онол хийгээд зүрхэн нагарж унайн болгоол ба Бирвавагийн атистд түүгээр инхчингийн оронд төрөх болтугай. 3 эрдний үнэн хийгээд бурхан бод садвын адислал болон 2 чуулганы огоод ирхшээсэн жамын үннээр бүтэх болтугай. Тэвчл онлын чандад хүрсэн бурхан хийгээд иш болон онолт дээдийн ном ба 10 газрын хутагт хувраг бодсадва буюу 3 эрдний үлзий хутаг орших болтугай. Хутагт нагарж унаа зохиосон энэхүү ерөөлийг өдөр бүр нэг бүтэн уншвал 1000 галавын хилэнт түйдгэр дарагдан ариусч тэр өтгөр түргэн бурхны хутгийг олох нь эргэлзээ үгүй гэжээ. За энэ сайхан номыг орчуулсан хэргийн тухайдад багш Читаманы танд гүнээ талархлаа. За энэ сонссон ном буйнаар хамаг амьтны сэтгэлд бод сэтгэл төрөх болтугай, хамаг амьтны бэлэг оюун хоосон чанарыг онсон бэлэг оюун төрөх болтугай, хамаг амьтан зам мөрөгтэй учирч багштай залган шашин дэлгэрэх болтугай. За бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.